0-оос 5 насны хүүхдийг бол бид нэр одоо суурийн тавьж гэж үздэг шүү дээ. Одоо хүүхдээ цааш нь ямар хүн болох уу? Одоо эрүүл чирэг хүн болох уу? Тураалтай хүүхд болгочих уу, тэ? Одоо аркиттэй хүүхд болгочих уу гэдгийг 0-оос 5 нас ерөнхийдөө бол би шийддэг гэж ойлгодог. За тэгэхээр 0-оос 5 наснд хүүхдэд ээж нь одоо юу өгнө? Яг л түүнийг нь л хүүхэд яг тэгж өсөж боожно гэсэн үг. За тэгээ манайхан ч одоо юу гэмдэ одоо ингээл одоо ч надаас асуудаг л да би өдөрт хүүхдэд хэдэн килокалори хоол өгөх гэлдэг. За би хэлдэг 1000-аас 1200-аас буухгүй байх хэрэгтэй гэл ингээл хэлдэг. За тэр нь юу яах вэ гэхээр хамгийн килокалори өндөртэй юм аваад өгчдөг. Боовч үйдэг юм уу те? Эсвэл амар мах ихтэй хоолч үйдэг юм уу? Аваад өгдөг. За тэгэхээр тэд нар маань яг та өдөрт ингээл хүүхдүүд чинь тэгж жоох хүүхд чинь тийм их мах идчихдэггүй, тийм бүхэл дууд боовд чадахгүй учраас яах нь одоо тэрийг орлуулах хүнсийг ерөнхийдөө их сайн судлах хэрэгтэй. Одоо интернет цахим багч хөгжүүлсэн байхад за уургийг юугаар орлуулж болох уу те ямар жимсээр орлуулж болох уу за нүүр сусыг ямар жимсээр орлуулж болох уу миний хүүхд юунд дуртай билээ гэл нэг 0-оос 5 наснд нь л нэг анхаарал галтгоогоо л зүв байлгачих юм бол тэгэл асуудал байхгүй тэгэл хүүхдийгэл явчихна гэсэн үг ерөнхийдөө бол